Сайн байцгаана уу? Ажлын хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар ямар харилцааг зохицуулдаг талаар та бүхэндээ хүргэж байна. Монгол улс гадаадаас ажилтан авах болон гадаадад ажилтан гарах харилцааны түүхэн хөгжлийг авч үзвэл анх Монгол улсын засгийн газар 1994 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 49 дугаар тогтоолоор ажлын хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах журмыг баталснаар Монгол улсын иргэн гадаадад хөдөлмөр эрхлэх, гадаад улсын иргэн Монгол улсад хөдөлмөр эрхлэх эрхцэн орчин бүрдсэн юм. Энэ засгийн газрын тогтоолд нийцүүлэн Монгол улсын иргэн гадаадад хөдөлмөр эрхлэхэд нь зуучлах үйлчлэгээ явуулах эрхийн зөвшөөрөл олгох журмыг тухайн үеийн хүн амын бодлого хөдөлмөрийн сайд батлаж байсан. Өөрөөр хэлбэл Монгол улс 2001 он хүртэл гадаадаас ажилтан авах, гадаадад ажилтан гарах харилцааг журмаар зохицуулж ирсэн байна. Монгол улсын их хурлаас 2001 оны 4-р сарын 12-ны өдөр ажлах хүчийг гадаадад гаргах, гадаадаас ажлах хүч мэргэжилтэн авах тухай хуулийг баталснаар дээрх харилцааг зохицуулах анхны хууль болсон юм. Хожим энэ хуулийг сайжруулах хэрэгцээ шаардлагын үүднээс улсын их хурлаас 2021 оны 12-р сарын 24-ний өдөр ажлах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг батлаж, энэ хууль нь 2022 оны 7-р сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байна. Ажлах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль нь бүтцийн хувьд 5 бүлэг 37 зүйлээс бүрдэнэ. Энэ хуулийн 1-р бүлгээр хуулийн нийтлэг үндэслэлийн талаар авч үзсэн байна. Энэ бүлгээр хуулийн үйлчлэх хүрээ, хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах зарчим нэр томьёоны тайлбар зэргийг авч үзэх болно. Ажлах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль нь Монгол улсын иргэн гадаадын иргэн харьяалалгүй хүн Монгол улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулдаг онцлогтой юм. Энэ хууль нь нэг талаас Монгол улсын иргэн гадаадад хөдөлмөр эрхлэх, эсвэл дадлагжих, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулах бол нөгөө талаас гадаадын иргэн харьяалалгүй хүнийг Монгол улсад хөдөлмөр эрхлүүлэх зөвшөөрөл олгох асуудлыг зохицуулна. Жишээ нь танай аж ахуйн нэгж байгууллага гадаадад зуучлах үйлчлэгээ эрхлэх зөвшөөрөл авах бол ажлах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болон зөвшөөрлийн тухай хуулийн дагуу бүрдүүлэлт хийх шаардлагатай. Ажлах хүчний шилжилт хөдөлгөөний хууль тогтоомж нь Монгол улсын үндсэн хууль, зөвшөөрлийн тухай хууль, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрднэ. Ажлах хүчний шилжилт хөдөлгөөний харилцаанд дараах 4 зарчмыг баримтлана. Үүнд 1. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс тусгаарлах. 2. Үндэсний хуулийн нөөцийн чадварыг дэмжих. 3. Нэгдмэл, ил тод, шуурхай, цогц байдлаар өдөрдөн зохион байгуулах. 4. Хүний хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтөө сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцлөөр хангуулах, цалин хөлс авах эрхийг хүндэтгэх зарчмыг удирдлага болгоно. Улсын их хурлаас ажлах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийг батлахдаа хуулинд заасан зарим нэр томьёог дараах байдлаар ойлгохоор заажээ. Тухайлбал гадаад ажилтан гэж Монгол улсад хөдөлмөр эрхэлж эсвэл дадлагжиж байгаа гадаадын иргэн харьяалалгүй хүнийг хэлнэ. Мөн гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээ гэж Монгол улсын иргэн гадаадад хөдөлмөр эрхлэх эсвэл дадлагжих нөхцөлийн талаар хүлээн авахч болон илгээгч талын эрх бүхий байгууллага хооронд бичгээр эсвэл захим хэлбэрээр байгуулсан хэлцлийг хэлнэ. Монгол ажилтан гэж гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах гэрээний дагуу гадаадад хөдөлмөр эрхэлж эсвэл дадлагжиж байгаа Монгол улсын иргэнийг хэлэхээр тус заасан билээ. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.